За бид хоёр Шотландын арлаасаа онгоцоор нөгөө эрэхт очихдоо бол нөгөө юугаар явсан шүү дээ, тэ заваар явсан. Тэгээ буцахдаа бид хоёр онгоц сонгосон. За онгоцоор яваад тэгээд буцаад Абердин гээд Шотландын том хотод ирсэн. Тэгээд эренгүүтээ бид хоёр буудалтаа буугаад тэгээд амарсан. Ерөнхийдөө яг аль болохоор бид хоёр зарим үед ингээ мөнгийг маш их хэмнээд за тэгээд тэр хэмнсэн мөнгөөрөө маш тогтой одоо юу гэдэг 4-5 отоо буудалныг 2 хоног маш сайхан амраад өглөөний цай уугаад ингээ явахыг илүүд үздэг. Тэгээ яг энэ Абердин гээд энэ Радисон гэдэг энэ буудлыг яагаад сонгосон бэ гэхээр ерөнхийдөө бол хотын төвд байрлсан. Тэгээд энэ Радисон гэдэг энэ буудлын салбарууд нь оройгт нэлээд байдаг. Тэм учраас ингээд нэг аппликейшнаар нь бүртгүүлээд тэгэхээр арай хямдхан байдаг. Тавтай морилын нэтер гэсэн байсан. Тэгээд юм шоколад янз янзын юмуд бол тавьсан байсан. Бас хөөрхөн ийдэг ингэж хүлээж авсан байгаа. За тэгээ битээр унтаж амарчаад тэгээд өглөөнийхөө цаг зочдуудлын өглөөнийхөө цаг уусан. Яг сонголтын үед бол бас харьцангуй дайчгүй байсан. Тэгээд манай нөхөр Монголын тэмээтэй футболкоор ингээд ээж гисэн санагдаж байна. Гоёцсон ингээд рекламадад ингээд явж байгаа. За ингээд буудлын дотор талын рестораны чимэглийг харж байна. За яг Шотландын Абердин гэдэг энэ хотыг ерөнхийдөө харах юм бол нэг тийм цайз хэрэм чулуун барилга байгууламж ихтэй ийм хот юм шиг санагдсан. За тэгээд энэ хотод бид хоёр 2 хоног байсан. Тэгээд эхний өдөр нь унтаж амарчаад тэгээд ингээд хотын төвөр нэлээд ингэж аялсан байгаа. За тэгээд бид хоёр нь яасан гэхлээр өдөөс хойш бид хоёр энэ паркт нь очиж үзье гэж ингэ шийдсэн. Тэгээд дэлгүүрээр бас нэлээд ихсэн. Гэхдээ юм аваагүй. Модоор маш их юм дуурсан байсан. Бас хүмүүсийг сонирх болов гэж зориг авсан байгаа. За тэгээ баахан дэлгүүр хэсэж жагаад нэг хөгжмийн фестивал болно гэж хэлсэн. Тэгээд энэ бас энэ Абердин хотын нэлээд алдартай юм Хасл парк гэсэн баха. За тэр паркт ингээд хөгжмийн фестивал болно. Тэр гэхээр тэрийг үзээгээд очсон байхгүй яа. Тэгвэл тэр нэлээд одоо алдартай дуучид дуулах байсан. Тэгээд яг ингээд яваад ингээд очсон чинь паркаар нь яваад концертууд янз янзын модоор хийсэн юм юмуд байд юм л манай хүн жоохон хүүхчиг өмүүлэл ингээд явсан. Тэгээд тэр нөө концерт үзэх гээд очсон чи яасан гэхээр юу гэж битэрийг хүлээж авахтдаг бүх плед нь 7 өдрийн өмнө дууссан байсан. Тэгээд амар өндөр үнэтэй шагийн плед болтохоор нь тэрийг бол ерөнхийдөө үзээгүй. Тэгээд гадна талаас нь тойрч хараад тэгээд олдохгүй юм чи яах вэ? Тэгээд онлайнаар плед аавна гэсэн чи битэр чинь нэг онлайнаар аавна гэхлээр бас асуудалтай. За волейболыг холоос харж баахан хөгжим сонсч паркаар нь ингээд явж байгаа л тэгэл таарсан. Парк дотор хойлохноо жоохон бүжгэлж ярил нийтээ. За тэгээ гараад энэ сүмээ дотор ресторан байгуулсан байхыг анхудаа харсан. Өстө сонир санагдсан. Тэгээд энд нэг ийм юутай шарсан ийм махтай ийм хоол авч ицсэн. Тэгээд сони юм байли ингээд хуучны хайрын сүмээ ингээд ресторан болгосон байсан. Тэгээ битэр маргааш нь эндээс Абердин гэх хотоос нөгөө Лихтенштейн гэх хот руу нисгэсэн. Тэхийн тулд битэр Амстердамаар дамжсан. За тэгээд Амстердамаар дамжаад ингээ яваад Амстердам нэг 4 цаг болоод тэгээд Амстердамаас цаашаа Зюрих руугаа бас нисэн байгаа. За тэгээд Зюрихээс ирж буудалд хончоод Зюрихээс цаашаа Лихтенштейн руу галт тэргээр ингээ явсан. Ерөнхийдөө яг нэг 2 цаг гаруй явд юм байлээ. За плед нь бол харьцангуй бас үнэтэй байсан санагдаж байна. За галт тэргийн буудлаас плед аваад ингээд цаашаа явсан. Тэгээд нөгөө Шотланд чинь салхитай, тэгээд хүйтэн, тэгээд ийм сэрүүн бороотой энэ байсан чинь шууд Зюрихт буугаад нэг хоноод тэгээд цаашаа Лихтенштейн гэдэг улс руу ингээд явсан ч гэсэн амар халуун 32 хэмээн халуун байгаа юм чинь. Тэгээд нөгөө галт тэрнээс ингээд буучаад битээр нөгөө буудлын руугаа захиалсан буудлын руугаарсан. За Лихтенштейний одоо буудлууд нь бас үнэтэй юм байлээ. Гэхдээ Шотландыг бодох юм бол харьцангуй гайгүй. Тэгтэл ямар ч байсан маш үнэтэй юм буудлуудтай юм байлээ. Тэг бараг тэндээ хүмүүс нь буудаг юм шиг байлаа. Гадна тал нь буугаал дамжаал яваал
өнгөрөдөг. За ингээд битэр захиасан юм нөө гест хаус нь болохоор ерөнхийдөө яах вэ нэг жижигэртэр иймэрхүү юм байсан. Тэгээд хотын төвөөс нэг харьцангуй төвд байрлсан санагдчихэв. Цонхороо ингэж харагдчихжээ. За ингээл буудлын газар суучаал ингээд эргэн тойрноо харж авт өндөр уултай үнэхээр гайхалтай юм юутай байгальтай юм улс байлаа. За уртаасаа ингээд 23 км гэд бодно. За энэ өглөө нь ингээд цаана яг юу нөгөө 3-4 оттой буудлуудыг бол гүцэхгүй. Гэхдээ яг идэх юм тал иймэрхүү юм байлээ. Тэгэд энэ сонины юм өнгөтэй өндөг ингэж байд юм билээ. Тэгээд энийг ингээд бүр анх удаа л их нэрчэнд харж авахгүй юм өнгөтэй өндөг байдаг. Янз бүрийн өнгөтэй тэгсэн чинь будганд оруулцдаг гэсэн. Тэгээ битээр бүр гайхаад энэ юу вэ? Яаж будгаасан гэсэн чинь мэдэхгүй та нар интернетээс олоод харчих гээд хүмүүс нь амар муухай штэ. Ууртай нэг 2 юм залуучуудаа үйлчилж исэн. Тэгээд өглөөний цагаа ингээд усна. Гэтэ хүмүүс нь битүүлсэн л да. За тэгээд битээр ингээд хотын төвд очиод Бадус гэд ингээд нийслэлийн нэрлэлийн мэлэнийг 20 мянган талхал очсон. Амар халуун. Тэгээд хэдэн гараж 32 гараж байсан. За тэгээ бит хоёр нийслэлээр ингээд төвөр ингээд нэлээ явсан. За та нар ингээд өөртөө харах бах гэж бодож байна. Хараа тэшүүр таа. Ikke? Hvor er det med gangen med 13? За энэ эмхтэй нэг юм нэг хөшөөсөн. Тэгэд энэ болохоор нөгөө Trip Advisor гэдэг нөгөө юунд аппликейшн дээр нэлээ өндөр юм үнэлгээ авсан юм бүтээлчийн юу баримл лээ. Тэгээд яг хуу одоо эмхтэй хүний үгдгийн те ерөнхийдөө насан турш эмхтэй хүний бие галбар юм байхад зүгээр гэсэн чинь маш мэдгүй. За Фернандо хингдсэн байлаа да. За тэр нэрийг би танарт ингээд энд биччихье. За бэлэг дурсгалын зүйлийг ингээ хараад тэгээд ийм юуны дээр үед нөгөө марк зардаг гэсэн шүү дээ. Тэр маркны үзэсгэлэн гарсан байсан. Тэгээд тэрүүгээр нь орсон. Тэгсэн чинь дотор нь янз бүрийн маркны юмнууд бол байлээ. Тэгээд нэг сонин гайхалтай юм юу гэхэлэр бүх юмнууд нэг маркны юмнууд нь ингээд хятадаар англи хятадаар бичсэн байгаа байхгүй юу. Тэгээ ямар ч гэсэн зүгээр л ихнэштэй бол тэр чигээр хятадууд юусэн хятад хороолт явж байгаа юм шиг байгаа юм чинь. Тэгээд энэ та нар харахгүй энараа дан хятад өсгтэй битүү хятадууд. Ерөөсөө л ч нарыг хятад чи одоо хаашаа аялал жуулчлалаар амар болсон байгаа шээ. Тэгэл нөө торооны зам юу мөгөө чи ингээл марк дамжиж яасан. Одоо энэ их гоё юм каталог л ингээд татангууд энараа ингээ маркийн цуглуулга ингээ гараад ирдэг. Нөгөө дээрийн маркууд чи ингээд гараад ирсэн байсан. Нэс айгаа айтайхан гоё санагдсан. Өстой сонирхолтой мэл ингээд цаг зав ихтэй марк сонирхдаг хүн бол ингээд үзээд амир энэ та нар харахгүй хятад бичгтээ дээрэс нь англи бичгтээ тэгээд нөгөө нэг германаар ярьд юм байлаа гэж ойлгосон. Лекштэй нэг. За ингээ явж байгаа. Тэгсэн чинь улс болгоны гаргасан маркнууд байлаа. Ийм нөгөө нэг юунууд альбомчилсан. Тэгсэн чинь би Монгол их байна уу гэд ингээ харсан байхгүй юу. Тэгсэн чинь Монгол их байсан нэраа Монгол гэд бичсэн байсан. Гэтэ нөгөө наан ингээ шилэр хаац уушаас үзэж болохгүй л байсан л та. Ямар юу гэдэг нь. За дараа нь битэр ийм нөгөө техникчтэй нэг алдартай юм юу сүмрөө орсон. Тэгээд уламжлалсаар сүмрөө ороод лагаа өргөөд тэгээд ингээ авсан. Тэгээд битэрш нэг шашин их яадаг хүмүүс шүү дээ тий. Гэтэл яг нөгөө тухайн орныхын нэг хүндлэл байнга орчдөг юм л та шашныхын төвөр.
Forsiktig. Apoteket. Mange forskjellige farger. Hva synes det er kjemperart? Her. Hva gjør du nå? Vi prøver noen druer de har i hagen. Naboen. Ok. Var god sjø. Ok, Kjempegod. kan en til. Litt sur. За тэгээд нэг өдөр нь битэр автобустай аялсан. Тэгээ автобустай аялахаар яасан бэ гэхээр нөгөө буудлаас автобусны билет үнэгүй өгсөн. Тэгэхээр битэр автобусан суугаад нийт урттаас 23 км юм чи амар амархан. Тэгэл автобусан суугаад ороод Австри ороод за тэгээд дараа нь нөгөө газар хоол идчихэд Австриас хямдхан юм билээ харьцангуй. Австриас буцаад автобусанд суугаад нөгөө зах руу н орсон. Та нар одоо ингээ харж байгаа бох тий. За ингээд нөгөө зах руу замд бол нэг иймэрхүү байдлаар ингээд ерөнхийдөө юмнууд нь бол харагдчихсэн. За Лихтенштейн хот бол улс бол ерөөсөн маш зэрэг ерөөсөн нэг ч хоог байхгүй. Асар өндөр үнэтэй. Тэгээд ерөөс цэвэр жуулчтай. Олон сууж байгаа хүмүүстэй бид нэг гадна нөгөө буудлын гадаа ингээд хүмүүс ирээ суудаг байхгүй нохом хоол ашигладаг. Тэднэртэй ярьсан татвар маш бага авдаг. Тэгээд Норвегийн бачууд нөгөө Лихтенштейн руу нүүгээд байгаа нь бас учиртай юм шиг байлээ л да. Нөгөө татвараа бага төлдөг. Маш сайхан. Тэгээд битээр бүр за энэ оронд юм дулаахан тэгээ ямар чимээ шүү юм байхгүй. Ямар ч хог байхгүй. Ямар ч стресс байхгүй. Ямар гоё газар вэ гэд хөшөрхөөр энд сайхан амьдрах гэсэн гээд битээр башинг өвөн сонирхсан чи юу вэ бурхан нэстэ. Нэрээ өмнөөс. Тэгээд за битээр ч бүтэхгүй юм байна яах вэ. Тэгээ битээр нөгөө одоо Швейцартай хийл залгаа авчихдаг энэ автобусаар ингээд явж байгаа нэг юм цай зарсан энэ бөөрөг Гутенберг гэдэг юм цай зарсан баггүй. Тэнгүүдээ шууд хоёул автобуснаас эцсийн бодлоос нэг бодлоо бууцсан. Тэгээд ингээ харсан чинь битүү нөгөө ус үзмийн талбай байж байгаа байхгүй янзтай гоё. Тэгтээ нэг ус үзмээ хамгаалаад ингээ торолцсон байт юм байна. Тэгэхээр байгаль юм уу үнэхээр гайхалтай үнэхээр гоё газар үлээ. Агаар магаар гэж янзтай. Тэгээд битээр энэ баахан нөгөө нэг цайзч үүсэж санагдаад тийш нэлээ хагасан гоё засан замтай. Тэгээд ирсэн чинь нөгөө өнөөдөр ажиллаагүй. Тэгээд ирсэн тойрон ингэж харж агаад жоохон ус мус сууж жоохон амарч сууж агаад тэгээд ингээд явсан. Тэгээд энэ цайзыг хэдэн он байгаад ямар хэсгүүд нь сүүл байлээ. Тэгээд энэ маш өндөр уулан дээр зөндөө олон 100 жилийн өмнө ийм цайзыг мэс байгуулна гэдэг нь тэгэхээр яхаа. Тэгээд битээр ус үзмийн талбай хүмүүсээс жинхэнэ газар дээр ус үзм бодлож авсан байгаа. Schweiz gibt es auch. Okay. Graubünden. Okay. Italien. Frankreich gibt es auch. Ladies Magazine. Ladies Magazine, ja. Okay. But ich habe nur Euro. Nein, nicht Euro, Karte. Auch Karte kannst du nicht bezahlen. Oi. Keines.
Und norwegische Geld, aber das ist. Egal, Nein. 10 Franken norwegisches Geld. Ja, ich bin Nur es grün und blau ist. Das sind unsere Trauben. Weil es sind hier verschiedene. Okay, vis med där. ja. Oj, Rose. Okay, haben wir wieder. Und dies ist welche? Pinot Noir. Pinot Noir. За бид тэр юу виноны юу орчоод уулан дээрх сүм үзчихээ. Тэгээ буухтаа буцахтаа нэг уран зураг үзэглээ утсан нэлээ. Тэгсэн чинь амар нийттэй нараа бараг одоо бараг хүүхдийн тоглоом шиг сонин гудам юу хийсэн. Тэгснээ гудамжны арт стрит ямар юм нэ үзэглэн гэж аахгүй нэлээ нэртэй гэсэн. Тэгсэн чинь амар нийттэй хүүхдийн юм шиг юмнууд хийгээд тавьсан байсан. Тэг би тэр хараад бүр өстой нийттэй санагдаж байгаа юм чи. Тэгээд одоо би та нарт нэг нийттэй юмнууд үзүүлээ зэ. Аль болохоор энэ үзүүлэн тайлбар хийх гээд хичээ. За тэгсэн чи энэ нараа видеонууд байгаа байхгүй. Тэгсэн чи энэ хүн юм болохоор ингээд гудмаар шин далах хийгээд зардаг. Тэгсэн чи энэ нараа одоо энэ нэг л хот юм шиг метал ч юм уу. Тэгсэн чинь хүмүүс нь амар залах уу. Одоо энэ балкон дээрээс ингээл уутаа ята дотор мөнгө игээд ингээд унжуулдаг. Тэгэнгүүтээ нөгөө хүн чинь мөнгөний аваад тэгээд далахын дотор нь хийгээд ингээд дээш нь ингээд явуулчихдаг. За энийг болохоор урлаг гэдэг аахгүй юу. Тэг би одоо энийг урлаг гэж хэлэхэд бол нэлээ жоохон надад хэцүү юм шиг санагдсан. За тэгэл нэг сонь юм хийгээд тавьсан байсан. Энийг ерөөсөй ойлгоогүй. За энэ нэг амар нийттэй бүрстэй татаад унц. Одоо нэг ийм хүн байгаа аахгүй нэг бомброш ингээ урдаа яцаа. Тэгээд энэ бүснээсээ нэг ийм онжуулсан турбаа шиг. Тэгээд тэр нэг нүхээр нэг өндөгшин юм хийчихэж байгаа аахгүй юу. За тэгээ ингээ хийчихэд нөгөөтгөөс ингэнгүүт нөгөө өндөг нь мэдээж доош ингээд нөгөө турбаагш нь доошлохоор унаа штэ тэг. За ингээ хагарчиж байгаа. За тэгэнгүүт мэрзэн бэлээ ингээ толгойдоо ингэж углаа. За ингээ битүү ингээ угуулчнаа энэ ч амар сонио. Би энийг ерөөсөө урлаг гэж хэлэхэд ерөөсөө ойлгохгүй байгаа энийг. Та нар бас юу гэж бодож байна. За одоо ингээд ч эрзэн юм байлээ ингээд ингэж томордгол юм багтай. За ингээ ураа хачиж байгаа юм аа бас энэ чинь салгалаад. За тэгэнгүүтээ өнөр хүмүүс хараад байгаа амар нийтээ. Тэгээд ингэчихэд ингээд үлээгээд байгаа байхгүй байлээ. Юус амар тэнэг байгаа ч бүр өстой амар хүмүүс инээж минийгээд өстой. Тэгээд энэ нөгөө чивчээр ингэ сонсож байгаа байхгүй юу. Тэгээд хүмүүс нэргэн тойронд ирчихэд нэг тас инээгээд байгаа. Тэгээд ёо би ерөөсөө ийм юм урлаг байдаг гэдэгт би ерөөсөө ойлгоогүй. За нөгөө нэг хүн чинь миштэй айгүй нэг тийм кактус цэцэг заяа ингээ машины төв зам дээр ингээ яачаад зураг мөрөг авах болсон байгаа. Тэгээ энийг бас ингээ урлаг гэдэг. За тэгээд энэ үцгэлэн ингээд үзээд явж исэн чинь ингээд нэг иймэрхүү юм байна. За энэ болохоор манай одоо Монгол хүүхнүүд бол дорол очиж шүү дээ. Ийм нэг жижиг юм. За энэ сэрээс дөрвж ирсэн хүний сэрийн уран бүтээлч хийсэн юм гэсэн. Гэхдээ энэ өнгөн их гоё санагдсан л дээ. Нэг жижиг юм юугаар очдог шүү дээ. За нэг ийм юмнуудаар ингээ хийгээд ингээ тавьсан. Энийг ингээ үцгэлэн болгоод гаргасан мөлий. Тэг би бүр гайхсан ийм том даавд ийм жижиг юм ойж идэг. За энэ бол гоё юм бэлээ. Энэ нөгөө зүүмэл урлаг шүү дээ, тэ. Манайхан хийдэг, монголчууд хийдэг. Гэхдээ манайхан тэрийг гоё дүрстэй юм урлаг болох хэрэгтэй юм байна гэж ойлгосон. За энэ нэг одоо нөгөө Оросын дотроо нөгөө дайн эсрэг үүсгэжтэй хийсэн юм туг далбарнууд байсан бас байрлсан. За энэ болохоор холоос их гоё ингээ харагдаад байгаа. Тэгсэн нөгөө зүүмэл урлаг. Тэгтээ жоохон болохтуул юм шиг санагдсан надаа. Тэгтээ холоос нь аюу гоё харагдаад байгаа. Ийм юм чи их холоо. Одоо энэ болохоор зүүмэл урлаг байгаа байхгүй юу? Бас холоос ингээд аравч шиг юм ингээ хийгээд тавьсан. Энэ бол маш гоё харагдаад байгаа. Тэгсэн ирнэ ингээд ойртод тэгэхээр ингээд жоохон юм юунууд сонио. Тэгэд энэ хуучин хувцсар л хийжтэй юм билээ л дээ. Тэгтээ юм хэвлж гаргад ч юм уу юм хуучин хувцсны өөцмөцөр ингэ хийжтэй. Тэг би бол энэ манай хүүхнүүд бол дороол ингээл гоё юм зүүмэл юутэй энэс гоё цэвэрхэн ингээд хийгээд
марвч хийж байх гэж би бодсон. Тэгээ хан мундаа өлөгчүүл аюу гой амралтын газар ч юм уу тий иймэрхүү жуулч идэхтэй газар өлөгчүүл надад бол манай монголчууд бол үнэхээр гоё хиндэ гэсэн ийм бодол төрж байсан. Ийм юмыг холоос харуулгаа юм лээ. За нэг баахан өнгө ингээд нэг тэр одоо хэдэн ч тэр мэдхгүй хэдэн 100 тэр байгаа юм шиг ингээд тойруулаад ингээд ийм хийцэн. Хүүхдүүд орол тоглож моглол гэсэн. Тэгээд энийг үцгэлэнгээд байгаа байхгүй юу? Би бас гайхал. Ийм зэргийн дэр мэрийг одоо ингээ хийх ч бол асуудалгүй үсттэй тий. За энийг нэг юм байсан. За бас нэг энийг одоо энийг та нар ингээ бүтээл гэж үзэх үү? Хенрик Гүйсэн ч шиг энэ хүнээ. Нэг ийм зургийн байгаа. Одоо энийг би бол энийг ерөөсөй ойлгохгүйсэн. Энэ зургийн үцгэлэн. За тэгээ яах вэ? Нэг юм нэг хайрцаг шиг хийцэн байгаа юм. Тэгэнгүүтээ хайрцаг дотор ийм нэг сони янз мах зах юм тавьсан. Тэгээд бодвол нөгөө нэг махан идэгтэй хүмүүсийг шүмжилсэн ба. Гэтэ ийм гоё юм Вашингтон доторлоос нөгөө нэг эмэгтэй ийм юу чинь баримл ингээд гоё харагдчихсэн. Зөндөө их хүмүүс ингээд зураг авах юм байлаа. За одоо бас энийг зурган. За энэ ч яах вэ ингээд нэг зургуур яг нэг ойлгоход зүгээр ч юм шиг санагдсан. За энэ бол нэг салбит гэсэн сонин зураг байсан. Энэ бол мэдэхгүй. Энийг би битээр ерөөсөө ойлгоогүй нэг амар сонио зураг байсан. Тэгэхээр энэ орчин үеийн үцгэлэн ерөөсөө ойлгох болцсон юм байлээ л дээ битээр чинь. Ер нь бол тэгж бодсон. За тэгээд битээр чинь үцгэлэн ингэж үзэж дуусчаад тэгээд гараад нэг цаймаа оож явчаад үцгэлэнгийн танхим нь харьцан гоёсэн. Энэ нэг амар инээдтэй юм. Одоо нэг гудамжны баримлыг угаагаад авахгүй. Тэрийг ингээ угаадаг юм алчин өрнөдөө ингээ үцгэлэнд ингээ тавьсан байсан амар инээдтэй. Энийг одоо дараа нь битээр нэг кино үзсэн нөгөө киноны өдрүүд соёлын өдрүүд гэдэг шиг киноны одоо нэг сар болоод тэгээд олон баримт кино гарч юм лээ. Битээр кино үзэх гээд хүлээнгээ ингээд маш халуун байсан учраас ингээд сэрүүхэн номын санд нь ороод ингээд суугаад кино хүлээсэн. За тэгээ яхаа бас киноноос хөөрхөн үнэтэй. Тэгээд нэг киноны өдөрлөг болж байгаа гэж битэр чинь за плед нь олдохгүй байх инээтрэ гэлтгсэн чинь бараг л хитгэл хүнцсэн 10-аад хүнцсэн. Тэгээд маш олон янзын кинонууд байсан. Тэгээд битэр энэ кинонуудаас юу сонгосон бэ гэдэг тэгэхээр цагийг харж агаад нэг за 7 цагаас нэг 8:30-д харчаар орооны ийм кино. Тэгээд сэрүүнд алхаад буудалтай очие гэж бодоод тэгээд юу яасан. За энэ номын санд хийсэн цаасаар хийсэн юм шиг баг. За ийм нэг жижигхэн номын сан байхгүй кино театр байсан. Тэгээ энэ дотор үзсэн 10 эд хүн. Тэгээд ямар юм үзсэн бэ гэхээр Израилийн баримтат кино үзсэн. Тэгээд ерөнхийдөө яагаад Израилууд ийм айхтар дайнч юм байдаг гэдгийг цэцэрлэгийн наснаас нь сургуулийн наснаас нь за тэгээд ахлах ангид нь насанд хүртэл нь яаж одоо толгойг нь нугааж тий яаж одоо Израиль хүн гэж одоо номер 1 байх хэвээр яаж одоо тэмцэх хэвээр гэдэг юм ингээд үзүүлсэн ийм кино байсан. Тэгээд энэ кино фестивал хийж аваад Шааны кино фестивал гээд тэгээд жоохон сонирхол санагдсан. За тэгээ гараад битэр чинь орон сарын сайхан алхсан. Тэгээд нэг хөөрхөн ийм юм хүмүүс ингээд нараа юу мó хийгээд тавьсан байсан. Манай хүн ингээд дуулаад тах. За ингээд битэр амарчаад тэгээд маргааш нь эхний шигтэй навчтайгаа ингээд 3 хоног амарсан. Тэгээд за Зөриг рүү яасан. Зөригт нь 2 хоног амраад үзье гэсэн юм бодолтой явсан. Тэгээд битэр галтэргээл буцсан байгаа. За тэгээ галтэргээр ингээд буцсан чинь за тэр зам бол үнэхээр гайхалтай байсан. Тэр уус, нуур, тэр байгалийн өнгө энэ тэр үнэхээр гайхалтай юм байлээ. Тэгээд тэр галт тэрэгний дотор тогчл, тоглог байсан. Үнэхээр гайхалтай санагдсан. Тэгээд үнэхээр одоо Швейцар улс бол үнэхээр өндөр хөгжилтэй. Лихтенштейн одоо бас маш өндөр хөгжилтэй ийм одоо гайхалтай хөгжсөн юм улсууд үнэ өндөр тэгээд тэр хэмжээгээр одоо
татвар багтаа болохоор одоо дэлхийн баячууд цуглах нь аргагүй юм байна гэсэн бодол төрсөн. Ингээд тайлбар хийхгүйгээр та нар байгалыг үзээд цаашаа сайхан аялаарай гэж хүсэж байна. Nächster Halt, Ziegelbrücke.